Сайн байцгаана үзэгчдээ, Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл од нийтэд харилцах хэлцээс Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулга нэвтрүүлгийг бэлтгэлээ. Өнгөрч буй 7 хоногт Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын хурлд өргөн барьлаа. Өнөөдрийн энэ бэлэг дэмрэлт цаавд зуны ихэнх сар цагаан морь сарын шинийн 3-ны бэлэг дэмрэлт өдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байна. Энийг ард нийт маань дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрчлөлт бол нийгмийн зайлшгүй шаардлага. Энийг хувийн өчүүхэн ашиг сонирхлоор хандж огтхонж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байна. Ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, доктортой засгийн газар, хараат усаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоо бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Улс орноо иргэн түмнэ гэсэн хоёргүй сэтгэлээр асуудалд хандаж, үүрэг хариуцлага гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшөлтслийг эрхэм болгож, салбарын болон нам улс төрийн эрх ашигаас ангид байж, гагцхүү Монгол улс, Монголын ард түмний эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож ажиллахыг, энэ хилцүүлэгт хандахыг эрхэм гишүүдээс хүсье. За ажлын хэсгээс Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 4 багц асуудлаар үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Энэ нь үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5%-ийг эзэлж байна. 4 багц асуудлаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна. Үүнд Монгол Улсын их хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт өөрчлөлт, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт, шүүх эрх мэдлийн хариуцлагатай хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлт. За энэхүү 4 багц асуудлын хүрээнд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн үндсэн хуулийн суур үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь хариуцлага, тогтвортой байдал, хяналт тэнцлийг үндсэн үзэл баримтлалаа болгосон юм. За өөрөөр хэлэх юм бол хариуцлагатай улсын хурлын гишүүн, хариуцлагатай засгийн газар, хариуцлагатай шүүгч, за хариуцлагатай нутгийн захиргаа, хариуцлагатай төрийн албан хаагч. Харин тогтвортой засгийн газар, тогтвортой бодлого, тогтвортой хөгжил, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг за Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн үндсэн үзэл баримтлалыг болгожээ. Ямар нэгэн улс төрийн нам хүчний эрх ашигыг оруулахгүй зөвхөн Монгол Улсын 3.2 сая хүн Монголын ирээдүй хойчийн төлөө энэ нэмэлт өөрчлөлтүүдийг хийж байна гэдгийг би онцлог хэлье. Үндсэн хууль нэрийн зөрөгтэй өөрчлөлт хийгээд одоо хойдны жилээ сонгуул Монголд өгчин тэгээд шийдтэйг сайхан явуучвал тэгээд дорол манай улсын сайхан болчих ш тийм ээ. Өөрчлөлт нь одоо өөрчлөлт шалгаад одоо болохгүй юм одоо иргэдийн саллыг яваад өөрчилсөн зүг байх гэж бодож байна миний хувьд бол тийм. За 2000 оны өөрчлөлттэй холбоотой буюу олонний хэлж заншсанаар дордохын 7 өөрчлөлттэй холбоотой зүйл заалтуудыг та бүхэндээ заримаас нь танилцуулъя.
За одоогийн үндсэн хуулиар улсын их хурлын чуулган хавар намар 50-аас доошгүй ажлын хоног чуулдаг. За тэгвэл шин төслөөр 75-аас доошгүй ажлын хоног одоо хавар намар чуулж байхаар төсөлд тусгасан байна. За ингэснээр улсын их хурл буюу хууль тогтоох байгууллага байнгын ажиллагаатай байх нөхцөлийг бол бүрдүүлж байгаа юм а. 2000 онд үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нэмэлт өөрчлөлтөөр улсын их хурл нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр эрсцийг хүчинтэд тооцож за олонхоор асуудлыг шийдвэрлэх хит цөөн гишүүн хууль батлах нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал улсын их хурлын 39 гишүүн хүрэлцэн ирснээр эрс бүрдэж за түүний ердийн олонх буюу 20 гишүүний саналаар хууль батлах боломжтой болсон хууль тогтоох ажлын чанарт сөрөг үр дагавар бий болгож байна. За иймээс 2000 онд оруулсан дордохын 7 гэж нэрлэгддэг өөрчлөлтийн нэг уг зүйл залтыг энэ хуулиар засах гэж байна. За тэгвэл шинэ одоо төслөөр болов хуулийг 76 гишүүний олонхоор баталж харин асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор баталж байхаар бол тусгасан байгаа юм байна. За дордохын 7 өөрчлөлттэй холбоотой хамгийн их олон нийтийн анхаарлыг татаж байгаа зүйл заалт бол давхар дээлийн асуудал байгаа. За тэгвэл шинэ төслөөр ерөнхий сайд засгийн газрын 4 гишүүн улсын их хурлын гишүүнийг хавцарч болно гэж заасан байна. За өөрөөр хэлэх юм бол давхар дээлд хязгаар тавьж өгсөн гэсэн үг. За харин улсын их хурлын гишүүн үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол өөр албан тушаал хавсран хийхийг хориглоно гэж мөн зааж өгсөн байна. За хүмүүсийн хамгийн өндөр одоо саналын хувьтай дэмжсэн асуудлуудыг бид хасаагүй. Тухайлбал одоо 7 нэмэлт өөрчлөлттэй холбоотой хууль батлах босхийг одоо нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Энэ бол олон түмний ард түмний төлөөллийг одоо бодол санаа хууль сууж өгөхөд одоо амин чухал зүйлээ гэж ингэж үзсэн. Давхар дээлийг бүрэн 100% тайлаагүй. Гэхдээ Монголын онцлог бол одоо Монгол бол парламентын засаглалтай улс учраас бусад оронд бол 100% байдаг бол манайх ерөнхий сайд болоод 4 хүртэл гишүүн л одоо давхар дээлтэй байж болно. 76 дотор бол 5 хүн одоо ороход бол хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл холилдож бие биендээ тавих хяналт сулрах үндс нь бол одоо бага байх юм а гэж ингэж тооцож энэ өөрчлөлтийг жишээ нь оруулж явах шээ. За мөн парламентын ардчлалыг төлөвшүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах тухайд зүйл залтуудыг төсөлд оруулсан байна. Улсын их хурлын 2 бүрэн эрхийг бол хязгаарлаж байгаа. За засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөхийг хориглож байгаа. Мөн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шин төрөл үүсгэх зардал нэмэгдүүлэхийг хориглож байгаа юм байна. 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх боломж олгосон нь хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэлд сөргөөр нөлөөлж байгаа юм а. Засгийн газар төсвийн одоо хуулийг өргөн барьдаг. Тэгээ их хурл дээр ирээд энэ одоо замбраагүй болдог шин. Гишүүн болгонд хоорогтой нэг имлэг сургууль цэцэрлэг гэл одоо ингээл янз янзын юм яас харуугаад тэгээд нөгөө орлогоосоо давсан зарлага батлаа ишчдэг. Гэтэл нөгөө засгийн газар нь орж бодит орлого нь байдгүй ингээл төсвийн алдагдал бий болдог ийм л нөхцөл байдалтай байж байгаа. Тийм учраас бол ингээд төсвийг бужигнуулдаг энэ юмыг бол ер нь хумих ёстой, хязгаарлах ёстой. Энэ олон улсын жишгээрээ бол ерөөсөө ийм юм байлээ. Тийм учраас бол энэ бол маш эрүүл төсөвтэй яг орлого зарлагада бодит байдалтай нийцсэн ийм одоо орлого зарлагтай төсөв батлаад ингээ явах төсвийн алдагдalгүй явах ийм одоо бүрэн боломж бүрдэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За төрийн хяналт шалгалт хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой шинэ зүйл заалт үндсэн хуулийн төсөлд орж иржээ. За хяналт шалгах төр хороог цөөнхийн төлөөлөлтөөр байгуулах юм байна. За хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй саналаар нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар төр хороог байгуулах юм байна. Мөн улсын их хурлын хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах эрхийг нээж өгч байна. За энэний одоо эрх үүргийг бол нарийн зааж өгсөн. Ингэснээрээ улсын их хурлын төлөөллийн эрхийг нь бол түрүүнд нь боловсронгуй болголоо. Одоо энэ дээр улсын их хурлын хянан шалгах эрхийг бол
нэмэгдүүлж байгаамаа гэдгийг бол одоо хэлье. Байгалийн баялагийг тэгш шударгаар хуваарлах зарчим 6-гийн 2 Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий түүний баялаг ой усны нөөц ан амьтанд төрийн өмч мөн төрөөс байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал шударга ёс үндэсний эдийн засгийн аюулгүй байдал тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтлана гэж оруулжээ. Байгалийн баялагын одоо хуваарлтын асуудлаар иргэд маш их олон санал гаргасан. Үүнтэй холбогдуулаад энийг уншаад өгье. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий түүний баялаг ой усны нөөц ан амьтан төрийн өмч мөн төрөөс байгалийн баялагийг ашиглахдаа дэгш байдал шударга ёс үндэсний эдийн засгийн аюулгүй байдал доктортой хөгжлийг хангах зарчмыг баримтлана гэж. Тэгэхээр одоо байгалийн баялагийг иргэдээ өгөөжийг одоо иргэдээ хүргэх гол одоо зарчмыг бол энд зааж өгч нээж өгж байгаамаа. За улсын хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгар болохтой холбоотой зүйл залтуудыг бол оруулж өгсөн байна. За улсын хурлын нийт гишүүний 3/2-оос доошгүй нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлсэн бол улсын хурал өөрөө тарна. За анх дугаар чуулганы хуралдаан эхэлснээс хойш 45 хоногт ерөнхий сайдыг томилоогүй бол за эсвэл ерөнхий сайдыг шинээр томилох одоо нөхцөл үүссэн өдрөөс 30 хоногт ерөнхий сайдыг томилоогүй бол ерөнхийлөгч улсын хурлыг тарах шийдвэр гаргах юм байна. За ийхүү шийдвэр гаргаснаас хойш 10 хоногт сонгуулийн товыг зарлаж 60 хоногт ээлжид бус сонгуулийг явуулах юм байна. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн багцад дараах асуудлуудыг тусгасан байна. Улсын хуралд олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг айлч нам эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам эвсэл бусад нам эвсэлтэй зөвшөлдсөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг за бусад тохиолдолд улсын хуралд суудал авсан нам эвсэл зөвшөлдсөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдаар томилох саналыг ерөнхийлөгч 5 хоногийн дотор улсын хуралд оруулахаар өөрчилжээ. За ерөнхий сайд танхимаа бүрдүүлж хариуцлагаа биечлэн хүлээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий сайд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг ерөнхийлөгчдөд зөвшөлдсөн улсын хуралд өргөн мэдүүлэх. Ерөнхийлөгч 7 хоногийн дотор зөвшөлдөж чадаагүй бол улсын хуралд өөрөө өргөн мэдүүлэх. Ерөнхий сайд нь улсын хурал ерөнхийлөгчөд танилцуулснаар засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлж огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулсан байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг одоо нэмэгдүүллээ гэдэг дээр ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүллээ гэдгээсээ илүү засгийн газрыг тогтвортой ажиллах бололцоо боломжийг бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд маань тийм үү энэ 76 гишүүнээс айж хулгамунаа тийм үү хадаасан дээр суудсан юм хавчханж ажиллахгүй зоригтой өөрийн засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодлого зорилттой хэрэгжүүлэх бололцоо боломжийг бий болгож өгч байгаа. Урд нь яадаг 76 их хурлын гишүүд маань ерөнхий сайдыг томилдог, сайд нарыг нэг үрслэн томилдог. Томилдгийн цааталт нь яг гоо тийм үү чамаагүй томилсон шүү, чамаагүй дэмжсэн шүү. Чамаа хэрвээ миний үгэнд орохгүй бол огцруулж чадна шүү, өргөн барина шүү. Гэдэг байдлаар сайд болгон засгийн газар болгон тийм үү нэг хавчгансан байдалтай ажилладаг бол өнөөдөр үнэхээр одоо зөвхөн ерөнхий сайдыг улсын их хурл томилно, ерөнхий сайд нь өөрөө сайднараа томилно. Их хурлын гишүүд их хурл сайдныг томилохгүй. Ийм байдлаар засгийн газар маань тэгээд огцруулах тохиолдолд нийт гишүүдийн олонхоор огцруулна. Огцруулах тохиолдолд ерөнхий сайдыг дараагийн одоо энэ ерөнхий сайдыг ийм үндслээр огцруулах санал оруулж байна. Гэхдээ дараагийн ерөнхий сайданд энэ хүнийг одоо ажиллах боломжтой гэж үзэж байгаа гэдэг саналтай хамт өргөн байна. Ийм байдлаар үндсэндээ засгийн газар маань нэг их хурлын гишүүдээс хэн нэгнээс тэм дарамт шахалтгүйгээр энэ засгийн газрын бодлого хөтөлбөр үйл ажиллагаа явуулах бололцоо боломжийг бүрдүүлэх гэж байгаа. Монгол улсын бас ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилохтой холбоотойгоор бас тодорхой асуудлууд байдаг. Энэ дээр Монгол улсын ерөнхий сайдд өөрт нь одоо тийм кабинетаа бүрдүүлэх тал дээр өөрт нь бүрэн эрхийг олгож байгаа. Ерөнхийлөгчдөө зөвшөлдсөд их хурлд одоо танилцуулаад явахаар. Урд нь одоо өнөөдөр ганцхан том асуудал чинь улсын их хурлын бидний эрх мэдлийг хомж байгаа. Улсын их хурлын эрх мэдлийг, улсын их хурлын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлах талаар үндсэндээ засаглалын тогтвортой байдлыг бий болгох. Энэ эрх мэдлийн хуваарлтыг оновчтой болгох чиглэлээр бид ажиллаж байгаа.
Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх бүрэн эрхийн хугацааг нэмэх зүйл заалт оруулсан байна. 32 ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 50-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. 33-ийн 4 ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйл заалт заасан хүрээнд хуулиар олгож болно гэж заасан байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэлэлцүүлэхэд Монгол улсын одоо 21,330 сумаар хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийгээд хэдэн сая санал авсан. Хэдэн сая санал. 5.6 сая санал. Энэ саналуудаас бид нэр үнэхээр одоо олон нийтийн санаа бодолд аль нь нээсэж чинь, аль нь дэмжиж чинь, аль нь дэмжихгүй гэдгийг маш олон удаа шүүж байж, судалгаа хийж, анализ хийж байж гарцсан аахгүй энэ заалтууд дээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэдгээ нэгтгэхэд өргөн барьж байгаа юм аа. Улсын хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй саналаар ерөнхий сайдыг огцруулж, шинэ ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтд нь аль бие ёсоор тавих юм бол улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх. Улсын хурлын нийт гишүүний олонх нь уг асуудлыг дэмжсэн бол шинэ ерөнхий сайдыг томилох, өмнөх ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол батлагдсанд тооцох. Ерөнхий сайд огцрол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгасан байна. Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл төрийн албаны тухай зүйл заалтыг бол оруулж өгчээ. Төрийн албаны зарчим нь мэрэгжсэн шатлан дэвших тогтвортой чадахын хариуцлагатай байх зарчмыг бол баримтлана. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгуурлан гадуурхахыг хориглоно. Сонгуулийн үр дүнгээр халах чөлөөлөхийг хориглоно. Хуульд зааснаас бусад шалтгаанаар халах чөлөөлөхийг хориглох юм байна. Үндсэн хуулинд бас төрийн албаны зарчмыг тодорхойлоод улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглох тийм үү шатлан дэвших одоо чадахын одоо зарчим суурилсан хариуцлага томилго бий болгоё. Одоогийн үндсэн хуулийн заалт байдаггүй. Бид нэр 2006 төрийн албаны тухай хуулийг улсын хурл шинжилж батлаад энэ дээр улс төрийн төрийн албаагчд улс төрийн намаас ангид улс төрөөс хараат ангид болсон. Үүгээр үндсэндээ бол одоо төрийн албаагч улс төрөөс хараат хэмжээний ажилласаа их бололцоотой боломжтой гэж үзсэн. 2006 онд бол ардын намын нөхрүүд олонх нь ажиллаж байсан. 2008 оны сонгуулиор ардын нам ардсан нам хоёр хамтраа засгийн газар байгуулсан харьцангуй одоо төрийн албан дээр бол өмнөөс өмнө баг байсан. Түүнээс өмнө бол одоо юу гэдгийг 96 онд ардсан холбоо хөвсөл ялаад хуугаар нь одоо төрийн албаагчдыг халаад өөрсдийн хүмүүс тавьж байсан. 2000 онд ардын нам ялаад уцаагаад нөгөө ардсан намын нөхдүүдээ бүгдийг хөөж явуулаад ардын намын хүмүүс тавьж байсан. Нөгөө 2006 онд баталсан нөгөө төрийн албыг улс төрөөс ангид байх хууль мань амьдралд бодит амьдрал хэрэгжихээ болцсон. Энэ бас юутай холбоотой вэ? Одоо үүнийг бидний засахын тулд үндсэн хуулиндаа энэ заалтыг оруулж ирье. Өөрөөр хэлбэл одоо энэ хамгийн дээд эцэг хуулийнхаа нөмөрт нь төрийн албыг оруулж ирж төрийн албыг үнэхээр одоо жинхэнэ улс төрөөс ангид байх бололцоо боломжийг бүрдүүлье. Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд тусгагджээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбогдуулаад дээр нь ер нь одоо шудраг ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийг одоо хараат бус байлгах нөхцөлийг хангаж чиглэсэн шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн асуудлаа хариуцдаг мөн шүүгчд хариуцлага хүлээлгдэг шүүгчийн хариуцлагын зөвлөлийг бол одоо байгуулж ажилуулахаар энэ нь олон түмний төлөөллөөс энэ зөвлөлүүд нь бүрдэж байх энэ зохицуултуудыг хийж өгж байгаа. Жишээ нь шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 хүний 5-ыг улсын хурлын холбогдох байнгын хороо дэвшүүлээд томилгооны сонсголд оруулаад их хурлын гишүүдийн 3/2-ын саналаар одоо энэ томилгоог хийж яхаар оруулж ийн зөвхөн нэг удаа 4 жилийн хугацаагаар шүүгчдэд тавих шаардлагыг өндөржүүлж насны босгыг нэмэгдүүлж дээд шүүхийн шүүгчдийг хугацаатай болгож байна гэдгийг хэлье. Ерөнхий шүүгчдийг зөвхөн дээрээс нь томилдог байсан бол дотроосоо сонгох тогтолцоог оруулж ирж байна. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн тавигдах шаардлагыг өндөржүүлж улс төрчид орж ирдгийг зогсоож байна. Тэгээд 9 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа томилох заалтыг
одоо олон удаагийн яригдсан судалгаа шинжилгээний үндсэндээ оруулж байна. Улсын дээд шүүх ерөнхий шүүгч 21 шүүгчээс бүртгэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгажээ. Бүх шатны шүүхийн шүүгчийг шүүхийн ерөнхий зөвлөлд томилж, ерөнхийлөгчд батламжуулахаар хөргүүлэх. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсвэл үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ улсыг хуралд танилцуулж, ерөнхийлөгчөд хөрвүүлэхээр шинжилэн найруулсан байна. Улсын болон орон нутгийн харьяалалтай хотод тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгажээ. Улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан. За энэ бол цаашдаа Монгол улсад хот одоо улсын болон орон нутгийн харьяалалтай хотууд хөгжих эрх зүйн үндэсийг нээж өгч байгаа. Олон нийтийн санаа бодлогч ер нь хотыг ер нь их дэмждэг. Хотыг дэмждэг. За манай үндсэн хууль судлаач нар энэ засаг захиргааны одоо судлаач нар бол дэмждэггүй. Дэлхийн нийтийн хэмжээнд ямар ч хандлага байдгийг гэхээр хот гэдэг бол засаг захиргааны нэгжээс дотроо байх ойлголттой гэж үздэг. 92-ын үндсэн хуулийн үндсэн концепц чинь хот тосгоны асуудал бол засаг захиргааны нэгж дотор хотын асуудал байна гэд ингээд заачсан юм байна. За энэтэй холбоотой гол асуудал нь явдаг. За энэ шинэ одоо хуулийн төслөөр бол энэ гол нь бол бид нар нээж өгч байгаа л одоо ийм асуудал байгаа юм аа. Нутгийн өрөөд төсний байгууллагатаар зарчмын 2 том өөрчлөлт байгаамаа. Нэг дэх том өөрчлөлт бол Монгол улсад засаг захиргааны нэгжийн хувьд одоо ингээд 3 төвшөнтэй байгаа. Аймгийн нийслэл, сум дүүрэг, баг хороо гэдэг. Тэр аялаа бид нар суур нэгжих юм бэ гэдэг асуудал байгаа юм. Бүгдөө ижил чигүүрхтэй болчиход байгаа юм. Энэ шинэ үндсэн хуулийн төслөөр сум дүүрэг бол үндсэн нэгж байна гэж заачиж байгаа. Сум дүүрэг бол үндсэн нэгж байна. Тэгээ хоёр дахь нь ер нь эрх мэдлийг орон нутаг тэр дотроо сум дүүрэг рүү чиглүүлэх гэдэг агуулгаар нь орж байгаа хоёр дахь том заалт бол энэ татвар тогтоох, өмчтөй байх асуудлыг энэ хуулиар зааж өгч байгаа. За гурав дахь нь засаг даргын асуудал. Ерөөсөө зарчим үед юм болгоцсон. Баг хорооны засаг даргаыг томилно. Энэ бол төрийн албан агч байна. Төрийн албан агч байна. Иргэнд үйлчлдэг, иргэн төрийн үйлчлэгийг хүргэдэг хүн шүү дээ. Багийн засаг дарга, хорон дарга хоёр чинь. За сум дүүргийн засаг даргаыг сонгоно. Сум дүүргийн засаг даргаыг сонгоно. Тэгтээ аймгийн нийслэлийн засаг дарга батламжлна. Аймгийн нийслэлийн засаг дарга одооныхоо хуулиар сумын бишээ уучлаарай. Аймгийн нийслэлийн иргэдийн хурлаас нэр дэвшээд ерөнхий сайд батлана. Томилох зарчим бүлий. За огцруулах чөлөөлөх нь бол бүгд хууль заасан үндслээр явна. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрднө гэж тусгасан байна. Гэхдээ одоо энэ болохгүй учраас үндсэн хуулийг өөрчлөх нь зөв байх манай ард түмний ихэнх нь үзэж байгаа шүү. Нэгэнт л болж өгөхгүй, таарч өгөхгүй шүү. Тийм ээ жоохон юмнуудын хөл заавал одоо баталсан хөдөлгөж болохгүйгээд ямар тийм зэм ташаа шиг барьдсан биш. Тийм учраас энийг зүй зохистой зөв байвал хөдөлгөх нь зөв. Тэгээ учир начиргүй нэг бүх юмын хөндөдөл хэрэггүй байна. Зөв тийм юмд оруулаад одоо энэ сайн тал нь өргөжүүлж ийм ч одоо зөв үйлдэлд орох байх л гэж бодож байна шүү дээ. Би иргэн хүний хувьд бол энэ өөрчлөх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Ялангуяа энэ их хурлын гишүүдийн одоо ажилда хандлага, тэдний хариуцлага, энэ чинь хариуцлага хүлээдэггүй ийм хариуцлагууд бий болчиход байна шүү дээ. Их хурлын гишүүд гэдэг маань. Тэрийг хариуцлагажуулах хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар манай засгийн газрын энэ үүсэх засаглалын эрх мэдэл үнэхээр одоо бага байна. Энэ их хурлын гишүүдээр урж хүн томилуулдаг байдаг ийм ажлын чөлөө тушаануудыг арилгах нь зүйтэй гэж бодож байгаа юм.
өнгөрсөн 27 жилд үндсэн хууль маань үүргээ сайн гүйцэтгсэн. Гэхдээ өнөөдөр бид ордуулсан юмыг 7 өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялагын дэг шуваарлтыг энэ байгалийн баялагтай эзэн болох асуудлыг тусгаж байна. Энэ засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж гүйцэтгэх засаглалын доктортой байдал хариуцлага, парламентын хариуцлага энийг нэмэгдүүлж байна. Эцсийн дүндээ энэ өөрчлөлтүүд нийгмийн зайлшгүй шаардлага. Энийг хувийн өчүүхэн ашиг сонирхлоор хандж огтхонч болохгүй гэдгийг онцгой анхааруулж байна. Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, эвсэл холбоот нийт ард түмэндээ хилцүүлэх дөргөнөөр оролцож санал бодлоо илэрхийлж эвлэр зөвшөөрлийг эрхэм болгож энэ өөрчлөлтийг, энэ зэгцэрлийг, нийгмийн шаардлагыг, улс орны хөгжлийн өнөөгийн шаардлагыг хангаж ажиллахыг бас уриалж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн төснийг хэлцэн батлах эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай Монгол улсын ирээдүйн, Монгол улсын хөгжлийн, Монгол ард түмний хувь заяа амьдрал ахуйтай холбогдсон чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал улсад тань амжилт хүсье. Өнөөдрийн энэ бэлэг дэмрэлт цаавуудад зуны ихэнх сар цагаан мөр сарын шинийн 3-ны бэлэг дэмрэлт өдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байна. Энийг ард нийт маань дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрчлөлтүүд нийгмийн зайлшгүй шаардлага. Энийг хувийн өчүүхэн ашиг сонирхлоор хандж огтхонч болохгүй гэдгийг онцгой анхааруулж байна. Ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, доктортой засгийн газар, хараат усаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоо бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Улс орноо иргэн түмнэ гэсэн хоёргүй сэтгэлээр асуулт хандаж, үүрэг хариуцлага гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшөлтслийг эрхэм болгож, салбарын болон нам улс төрийн эрх ашигаас ангид байж, гагцхүү Монгол улс, Монголын ард түмний эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож ажиллахыг, энэ хилцүүлэгт хандахыг эрхэм гишүүдээс хүсье. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгын нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.